Энгэртээ нааж элгэндэн тэврэх гэж эжим нь намайг төрүүлээ бизээ. Энгэртээ наа элгэндэн тэвэр эрхлүүлэхүүгээ. Эрхлий хөөчнө. Эцэг эхийн сэтгэлд үргэлж энгэртээ өсгөх нэг хүүхэд байдаг. Бусдаасаа илүү санаа тавиулж, үргэлж бодолд уяатай байх эрдэнэ олсон үрээ хайрлах. Тэдний хайр бол жинхэнэ гайхамшиг. Энгэрт зүйлдтэй эрдэнэ нэвтрүүлэг эхэлж байна. Сайн байна уу үзэгч сонсогчдоо. Энгэр зүйлтэй эрдэнэ нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр манайх бэлтгэн зочинтой байгаа. Мегмар Од те. Чи нэрээ хэлдэ? Миний Од. Тий. Ээж Баярмаа. Баярмаа. За, хоёр зочинтой хүүхдийн олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын мэндийг хүргэе өнгөрсөн ч гэсэн те. Өчигдөр сайхан баярлсан уу? Сайхан баярлсан. Өчигдөр гоё бэлэг авсан уу? Авсан. За. Зөндөө олон бэлэгтэй болсон уу? Авсан. Чи бэлгэнд дуртай юу? Дуртай. Бэлэг авах дуртай юм бэ те? Олныг авах дуртай юу? Цөөхнийг авах дуртай юу? Ийм. Тийм үү. Юу авах дуртай? Бэлгэнд нь юу байвал гоё? Дахлаад ийм Дахлаад гэж те. дэвис авсан. Бас чипс. Авсан бэлгээ яриад байна тийм үү? За. Ундаа. Тэ? Өчигдөр гоё юм үзсэн үү чи? Утцсан. Юу үзв? Гоё усэд би гүхлэдин гэсэн. За ээж нь орчуулаа Кент. Тэ? Өчигдөр яасан гэнэ үү? Эзэ. Өчигдөр гоё юм үзсэн л гин. Тий, гоё юм үзсэн чинь тэ? Эс. Гой суугаарай. Эзэ. Ээж нь харж байна. Харж байгаа, ээж нь харж байгаа, чамайг харж байгаа. Тий. Чамайг таньдаг хүмүүсээс харж байгаа. Чамайг харж байгаа, хойлыг нь харж байгаа. Тэгэхээр томоотой суугаа минь. Мегмар. Зас аагасаа хөшөө. Агаадаа усгсан. Бэлгнээсээ агаадаа өгсөн юм уу? Хөшөө. Чи хэдэн агаатай юм? Агасаа найсан. Нагын найсан. Агагийн найз. За ямар ч олон үдлээ агаагийн найз. Их олон найзад нь бэлэг өгсөн бол та тий. За өөрөг манай үзэгч сонсогчд танилцуулъя. Одоо ээж нь гоё яриад. Ээж нь яриад. За намайг Баярмаа гэдэг. Цэцэрлэгт ажилладаг. Дөрөв хүүхдээ ээж. За алдарт. Тий алдарт. Одонгийн ээж юм штэ тий. Доороо нэг дүүтэй. За. Тэгээд дээрээ ах их хоёртой. Ах ч хоёр нь нэлээд том. Том уу? Тий. Нэлээд зайтай гарцсан. Зайтай. Ах нь 10 одоо 12 настай болж байна. Их чинь 19-тэй. Оюутан болсон. Дүү нь арай ойрхон. Дүү нь одоо 4 нас хүрч байна да. Ер нь ойрхон байвал дүүгээ дагаад хөгждөг гэдэг байгаа шүү дээ. Ерөөсөө дүүгээд дүүн ч гэсэн аюусаа ойлгоод ойлголцоод түр ярилцаал. Хэлд орохгүй байжгаад ер нь аюу муу байж байгаа цэцэрлэгт ороод аюусаа хэлд орсон. Хүүхдүүдийг дуурайгаад, найзуудаа дуурайгаад тий. Ахлах ангиас эхлээ цэцэрлэгт явж цэцэрлэгийн ахлах бэлтгэл анги. Бүр багаас бол яваагүй юм тий. Би тэр 3 настай нэг дунд бүлэгтнийг өгөх гэж үтсэн тэгсэн ч нөгөө яг цэцэрлэг маань ах боломжгүй гэдээ аваагүй. Тэгээ юм хөлтэйг манайх ажиллаж байгаа. Тэгээд тэр жилээ өөрөө нөгөө дүүгээ харжсан болохоор харж байжгаад тэгээ яг ахлах цэцэрлэгийн ахлах бүлэгт ороод аюу сая ярианд эрс нэмэгц тий. Өөрөө ажилдаг цэцэрлэгт тий хамт явж байгаа. Тий хамт. Ээж нь харж байгаа. Ээж нь ингэж тий. Ээж нь харж байгаа шүү дээ. Ээж нь харж байгаа ингээ тий. Камер руугаа харуул харж байгаа. Юу яагаад вэ? Энэ камер руугаа харах юм бол охин шууд харна тий. За чи ярих гэдэг. За яриа. Өдрийн мэнд гинэ. Өдрийн мэнд гэ тэргээ тод хэлээч. За өдрийн мэд ингэсэн юм аа. За баярлалаа. Чамдаас өдрийн мэд хүргье. За. Ер нь даунта гэдгийг хизээ яаж мэдсэн бэ? Даунта гэдгийг яг төрөд дөнгөж төрөд имлэгтэй. Тий имлэгтэй нөгөө их барьж авсан яраа юм чинь. Хэлсэн. Ер нь одоо төрхөөс өмнө давны тухай давны хам шинжийн талаар ер нь ойлголт мэдлэг байсан уу?
Ер нь байгаагүй. Ер нь байгаагүй байж байгаа л тэгэл яг өглөөж авсан яраа юм чи нөгөө ирж амлуулдгүй яасан бол гэлдэгжсэн яраа юм чи нэрээ даавнтай хөхтэй наа өмнө нь яхаа мяхаа дээр хэлсэн үү гэд. Тэгээ хэлээгөө даавн гэж мэдгүй гэсэн ийм царай төрхний аягүй юм өөрчлөлттэй хөхт гээл. За. Тэгэл би ч одоо яа цаа харуулаад нөгөө хийсрээр төрдөг болохоор ч хийсэр хаалганы дараа харуулж явс зүгээр л эснэ царай төрхөн гээл. Тэгээ би дээр чинь нөгөө нэлийн юутай төрсөн хугацаанаас өмнө төрсөн болоод шууд нөгөө аппаратанд ороод хүчилтөрч аппаратанд ороод явцсан. Тэгээ бүр орноосоо босчод нэг цагийн дараа авцарч амлуулна гэ байдгүй ахаад үлээгээ байдгүй. Тэгэл өөрөөсөө нэг арай нэг гайг болоод тэрхэр нүндийг байцсан чи юуны яраа эрчимт рүү орсон юмсан. Тэгээ бид тэр жимлэгт яг бүтэн 1 сар болсон. Тий. Яг бүтэн 1 сар болоо тэгэл имлэхс гарсан. Гарангуудаа ерөөсөө бас л ерөөсөө яг удаан байсан. Тий. 100% яг итгэж өгөхгүй. Тэгэл нөгөө даун биш л байгаасаа гэж бодоод андуурсан байгаасаа гэж зэлбэр. Тэгэл ерөөсөө нөгөө өдөр алган нөгөө эмчнэр ч орж ирэл ийм энэ хүүхэд ийм гэл ингээл ирсэн. Тэгэл яг 1 сар болоо гарангуудаа нөгөө их нэлгсэн. Удамжийн лабораторид очиж шинжилгээ өгөө. Тэгээ 21 хоногийн дараа 21 дахь хоромсон гурвал гэд. 21 дахь нь гурвалсан тий гурвалсан гэж. Яг тийм ааш гарсан. Тэгээ яг нөгөө эмнэлэгт байх сарын хугацаанд чи яг хүүхдтэйгээ хойлын гэдэг. Тэр үед үл сэтгэл зүй л угаасаа яг хэцүүлсэн тий. Тэгэл одоо ямар хүүхдтэй яа. Тэгээ харин нөгөө өргөө амарч нөгөө амлуул тэгээ явдаг нэг сувлагч байсан. Тэр болохоор нэг даавны бас юм юу аюусаа мэддэг. Тэгээд намайг тэр нэг таньдаг нэг сувлагч маань байж байгаа. Одоо нэрийг мартчихжээ. Тэгээд надтай уулзуулаад тэгээд ерөөсөө мэндөө ингэж яаж болохгүй сэтгэл санаагаар ингэж ерөөсөө унж болохгүй. Энэ хүүхэд ч ерөөсөө ингээ хүн харахад адилхан л ингээ хүүхэд тэгээ аюу сайн жоо булчингийн сулралтай байдаг. Аюу сайн ингээ дэмжээд аюу сайн ингэж өгөх хэрэгтэй гээл. Массаж ингээд ерөөсөө хөдлөсөн ерөөсөө аюу сайн массажлж өгөх хэрэгтэй гэд тэр ихчээ юуг яагаад бүр арай дээрдээд тэгээд зөвлөгөө юу яриаг тий одоо тэгэл нөгөө тэгээд энэчээрээсөө өхөө л ерөөсөө өхөөг. Өө тийм үү. Уг нь бол амлгаа их сайн байх хэрэгтэйсэн тий. Ерөөсөө тэгээд нөгөө 1 сар яг нөгөө юунд байцсан. Тэгэл яг эрчимтэй. Тэгээд нөгөө би бүр сууж татраад бүр ингээд. Тэгээд ингээрс тэгээд шууд өвчсөн. Тийм ээ анханасаа нэг хамлаагүй тэгээд сар болцсон хойно тий. Тэгэхээр яг татарсан. Тэгэл татарсан бүр тэгэл дээр нөгөө өдөр болго уулж унжаал ингээд. Харин тий тэгэл бүр сүүг болоод нэлээд сэтгэлээр унсан бах Тий. тий. Тэгээд ер нь тэгээ хүлэн зөвшөөрөх хугацаа гэдэг ер нь байдгийн байна уу, байдгүй юм байна уу? Үгүй яг имлэгт байх хугацаа л аяа өгчээсэн. Тий, ийм бушуул ерөөсөө имлэгээс гарах юмсан гэл. Ерөөсөө имлэгээс гарах юмсан гэл. Тэгээд байж байгаа нөгөө нэг арай нэг гайгүй болоод тэгээд нөгөө аав нь харъя гэдэг. Тэгээд нэг арай гайгүй болоод нэг эргэлтэн дээр аав нэрэд гаргаад арсч аав зүгээр л хөвтөө шүү дээ. Эхлээд тий мэдгүй нь бол зүгээр л хөвчих гэдэг. Тэгээд ирэхээр бас миний юу ч гэсэн бүр айгүй тайвширсан. Бушуун гэртээ гарах минь гэл. Тэнцэж ерөөсөн эмчнэр ч орж ирсэн юм бол таа. Одоо энэ үед ингээл насаараа танаа гэртээ нь одоо хөлийн зөвшөөрөх зүгээр арга байхгүй. Ингээл бүр ингээд жоохон зөвлөгөө өгөх гэсэн биш айгүй дарамт өгсөн юм байна тий. Тий, ер нь эмчнэр нь бол ер нь тийм байсан. Тий, тэр сувлагч бол айгүй сайхан өөрөөр тайлбарсан. Тий, өөрөө болохоор энэ бас нэг юм даавны юм үүтэй гэр бүлд нь байсан уу би тэгжл ойлгос. Тэр бүр айгүй тэгсэн. Тэгэл ерөөсө бушуул имлгээс гарах юмсан гэл. Тэгэл 1 сар болоод бид орч яг имлгээс яг 1 сар болоо гараал. Тэгээд удамжийн юунд өгчөөл. Тэгэл айгүй тайван байсан өөрөө. Бүр тийм ойлгох юм байхгүй. Ер нь айгүй тайван байдаг л та. Тэгэд одоо ингээл нэг амлгаа хийгээгүй толгой даах, тэгэл гараа хөдлөх, өөхрөх, мөөлхөд бүгд л
хугацаанаас хот руу бүр заавалчгүй хүний гарын оролцоо, массаж тий. Тэгээд ерөөсөө яг Чирэгжүүл твижээж юу яадаг тийм үү? тий. Тэгээ ерөөсөө массажлах. Ерөөсөө бүтэн 1 жил би ерөөсөө өдөр болгон массажлсан. Усанд оруулаад массажлал, усанд оруулаад массажлал ингээл ерөөсөө нөгөө адууны дос, сүүлний дос гэл ингээл тоснуудыг түргээл аягүй санаас. Тэгээ 3 сартай хөлд орсон. Их гайгүй орсон биш. Тий. Аягүй тэгээд ер нь толгой молгойгоо даахын ч гэсэн ер нь бас дайжгүй болоод ирсэн шүү дээ. Юуны үр дүн гэж боддгоо одоо ингээд зүгээр эргээд харахад Би одоо тэр массажлсных байх гэж Массажны бодсон. үр дүн, Массаж тийм үү? юм дөө. Тэгээд ер нь тархлаач гэсэн аягүй юу? гайгүйсэн үү? Тархлаа ер нь одоо ч гэсэн аягүй сайд шүү дээ. Ер нь жоохон нэг хамрын ханаад л хүрээл нэг бүр нэг хүнд өрөөд ингэдэггүй. Тэгээ бид хоёрын бас нэг авааштай юм нөө хавсарсан юм байхгүй. Оо тэр их зүг Тий, те. зүрхний юу байсан? Цойхоо байсан. Тэгээд хоёлаа нөгөө үзүүлээ явсан. 6 сартай нэг суугаар юун дээр ясан чи битүүрсэн мэс тэр. Жохон цоохоо байсан болохоор анда бүтэрсэн юм те. Оо тэр чи айгу тийцтэй шүү дээ. Тэрнтэй бүр айгу бас юу. Бусад нөгөө хавсарсан янз бүр юу хүчин байхгүй болохоор бас гайгүй хөнгөн гэдэг. Харин тий. гэж бодчих тий. Одоо нөгөө бамбаа энтер те. Яасан. Шээлээ болоо явчлаа одоо. Төрөө хэлсээр сая. За нэг сууж хэдэн минут сууж заа одоо. За баларсаа. Нэвтрүүлгийн дотор шээлээ утаад. За одоохоо чамайг шээлгэн за. За яваад шийдэр. Сайн ойл орохгүй Тий. гэсэн. яг л эсэргээрээ л болно л та Тий. эдгэр чаг. За Тэгээд ерөөсөө цэцэрлэгт яваад аягүй сайн яваал. Тэгээд бид тэр ч юм сайн ярилцсан. Сайхан бас хэрэлдэн шүү дээ одоо зэрэг хэрэлдэж. ер нь бол өвгийн баялаг ихтэй байна. Бас хурц ярьж байна те. Хайж имэж бие барих гэрвшээд нэг байхгүй их нүүрэмгий те. Цоглог их нүүрэмгий л охин байна. Ямар ч байсан. Аягүй марзан. Хүн инээлгээл ингээл яв. Айгу шооч байр нь. Тий. Эдгээр ер нь яг давтаа хөхтэй нэг нийтлэг шинж байна. Айгу шооч. Тэгээ юмыг ингээд нэг төсөөлүүлж хэлэхтэй одоо ингээд юу хардгийн те. Нэг хүний царай арах юм бил энэ ууршигч гэх юм уу? Ууртай байна ч гэдэг юм уу те. Тий. Аягүй тийм марзан юу ш. Харьцуулт их сайтай те. Одоо машин харсан ч гэсэн энэ яг тэрнтэй адилхан машин байна ч гэдэг юм уу те. Амьтантай төсөөлүүлээд нэг их хөөрхөн штэ. Тийм ер нь бол яг эдгэрийн нийтлэг тийм шин чанар юмны ингээд нэг харьцуултыг аягүй сайн хийж чаддаг. Тэгэд нэг жоохон хошин марзан дуу. Нэг амар ууртай биш те. Жоохон ууртай газар орох юм бол аль болохоор нэг ээж ер аав нь жоохон юу болоод байгаа. эвдэрүүлдэг те. Гүжүүд. За жоохон зөрүүд бол байгаа. Ээж хоёроо хоёулангийн л хоёр талаас нь ер нь хүзүүдэл дунд нь. Тэгэл яаш гэр бүлийг бол бас өөрөө тэр инээ гээд агаатайгаа муудалцаад агагийн загнчил буцаад агаагаа өмөрн байл бити агаад ингээд байг. Тий. Айгуу тийм гэр бүлд ийм нэг тайван дулаан уур амьсгал байлгах гэж их мэрийдэг хөвгтүүд те. Аль болохоор л эвтэй найртай тэгсэн мөртлөө ам бол гэр бүл нь бүгдээрээ байвал аз жаргалтай те. Тэн нэгэн дутуу байх юм бол хүлээгээстэй байдгүй. Одоо тэр яач юм гэдэг. Тэгээд ерөөсөө энэ чи 3 сартаас эхлээд ерөөсөө аниатаага цуг унтчихдаг. Оо. Бүр тэгэл яг 3 цагаар угжаал. Тэгэл тэрнээс хойш ер нь мэдээ ороод ингэсэн ч гэсэн ер нь ийшдэг унтахгүй. Аниатаага унтдаг. Тэгээд том болоод ингэсэн чи аниатаага унтаас анаа нь одоо сайн нэг сургуульд хоол яваад өгсөн чи нэг хэсэг жоохон стресстэй гэсэн. Ерөөсөө анийг л хөтсөн. Анийг өгдөөсөн мэт те. Ээж тэгвэл жоохон хол байсан биз дээ. Хол тэгэл. Их ч хүмүүжүүлсэн биш үү? Ерөөсөө анийг хөтсөн шүү дээ. Ерөөсөө хаашлаа наа гэдэг. Одоо л дүүтэйгээ ямар харьцаатай байна? Дүүтэйгээ бас хөрх. Ерөөсөө жоохон хөхтөд их сүрх биш. Жоохон хөхт хараад наа чаавста гэл дүүгээ ерөөсөө ийлээл шөөрх. Өөрөө жоохон бижиж үү? Чаавста хөөрх юм. Ерөөс дүүгээ ерөөсөө байнга тэгчин. Дүүн эрэгтэй биш үү? Эрэгтэй. Тий. Тэгээ дүүн өөрт нь жоохон нөгөө эрэгтэй юм болохоор жоохон ширүүдээ ингэн дүүдээ ерөөсөө яачдаггүй.
загин чадахгүй, ууралж чадахгүй. Тэгэл дүүг байхгүй нэг агааг жоохон дээрлэгж зургтны удирдлага авч авсууд дүү ороод ирлээ шууд өгөө. Өвчин удирдлага Өгөөл тэгэл дүү юу үзэн тэрийг үздэг те. Ер нь бол яг Ерөөсөө тиймэрхүү шинжэн л та. тий. Би үзэн марина гэж булаацлахгүй нэ те. Агааг болохоор дийлээд ойрсоор аж авчдаг гэж байгаа байхгүй. Би үзнэгээл. Тэгээд Дүүдээ бол буугаад өгчдөг те. Бас нам бууж. Тийм. Одоо ер нь өөртөө үйлчлэхтэй ямар хувь байна? Нөгөө цай хоолоо идэх тэр уух те 0 орох кошонготой бицх энэ төр нь ер нь хіднээс хэлсэн. Хіднээс настайгаас нэг хэлж өөрөө бие дагаад Ер нь яг шилээгээл одоо сая шилээгээл ингээл өөргөө илэрхийлээл 0 орж штэ тий. за ер нь 3 нас би тэр чинь памперс ер нь удаа хэрэглэхгүй шин. Өө тийм үү. Тий. Энэ 2 нас гэхэд ер нь памперснаас гарч Ээж үү, ихч үү? Өө ерөөсөө хоёулаа л тий. Хоёулынхаа хүчин чармаалтай тий. Хоёулаа л ерөөсөө тэгэл шилээ гэдэг аюусаа илэрхийлэл гушаан дээр суугаад одоо бол тэр тал дээр бол асуудал тий. Ангидаа бол ганцаараа яваад 0 ороод ирчихэл. Сургуулиасаа ойрхон уу танах? Ойрхон уу? Тий. Ингээд өөрөө одоо мэдээ сургууль руугаа ганцаараа явж чадахгүй байгаа тий. Гэхдээ ер нь бол замаа мэднэ тий. Одоо ингээд намагч үлдүүлд би ганцаараа явчих Чадна гэд. чадна. Тэгээд нэг араас нь би нэг дагаа за би тэг буцлаа шүү гэд. Яг манай гэр дунд нь манай ажил ард нь сургуулна гингээд гэхгүй. Тэгээ нөгөө өглөө анги дээр авааччихдаг. Тэгээ өдөр нэг цаг болохоор хичээлд нүргэж өгдөг. Тэгэхээр нэг үлдүүлд хүүхдүүдээр би өөрөө явчихна. Тэгэж шүү. Том анаа болцсон Тий. тий. Одоо би том анаа болсон гэд тэгэнгүүтээ нэг өдөр би араас нь даглаа. Тэгсэн чинь явж гин. Тэгээ нөө яг сургуулийн урд нэг зам байдаг аахгүй. Яг энэ зам дээр зогсоод хоёр дэше хараа машин харна гэд. Зам гарах юм бидээ. Яг нэг тэнд нэг юм Машин зам гарах гарах машин юм. замтай байдаг аахгүй. Тэгээд нэг бас хаяада мартчихсан юм шиг хаяада бас тэрэд яг хамт явж хад харддаг хоёр дэше. Тэгээ харж ирсэн ганцаараа гүгээл замдаа явж байгаа хүмүүстэй заримтай нь өдрийн мэнд гээл заримтай нь бас муудал заалгаалтай. Тийм үү. Тэгээд явсараа сургуулийнхаа үүдэн дээр очиод зогсчлаа. Тэгээ би наанаас яваад тэгсэн чинь ангийнх нь хүүхдээс нөгөөдөгдөг юм яриа зогсцоо. Тэгээд зогсчихсан яг намайг харчингуудаа сургууль руугаа гүйгэж байгаа байхгүй. Тэгээ араас нь орчоо локрийнхаа дэлгүүрийг гаргаад хувцас хийгээд ингэ. За. Өөрөө хувцас тайлаад Тий, өөрөө хувцас тайлаа. Тэр мэрийгээ бол одоо асуулт хийгээд шүүгээ онгойлгоо шүүгэндээ хийчихнэ. Цнахаа удаа гаргаж ирээ. одоо энэ нөгөө нэг юу энэ төр ямар уу? Гутал өдөх те товчлох. Гутал өдөх тал дээр бол үдээс үл үдчих чадгаа. Жаахан хэцүү, Одоо тий. одоо ямар ч нэг формынхаа товчиг бол бас нэг товчлоод байгаа. За. Тий, залхуурахгүй нэг хэсэг нөгөө нэг жоохон хугацаа орж олоо жоохон тэгээд ирэхээр нэг гарынх нь нэг өндөг өвдөд тах шиг байгаа. Тэгэхээр бас хүмүүсээ ингээд өгөөч тэгээд өгөөч гээл. Жижиг товч дээр бол гайгүй юм шиг үү Тий. те. Том товчин дээр бол Том товч юу яг одоо яг энэ цамцныхаа товч дээр бол формныхаа товчуудыг тайлж чадахгүй тастаад байдаг гэсэн. Одоо энэ тайлж сурцсан. болж байгаа тий. Цахилгаан ямар уу? Цахилгааныг бол татчихад байгаа. Цахилгаан бол гайгүй те. Тий. Цахилгаан болохоор яг ингээл дэш нь яччих болох. Харандаа баалмал гарах байрах юм. Ер нь ямар хоолнд дуртай? Чи ямар хоолнд дуртай вэ? дахин махта будаатай шүлэг. За. Миний хос сандалтай суучих. Одоо За багш нь харж байгаа шүү. тий. Сууч. Багш харж байгаа. Сандалтай суугаад миний хон Энэ мөнхөд ер нь мягмараад орчод мөнхөд гэх мягмараад нэвтрүүлэгт орчод ер нь яадаг байна. Энэ багш нь айгуул дараа нь чамайг гайхах шүү. Эсвэл хажууд тэг. Эсвэл ээж хажууд суучих юм уу? суучих юм уу хоёлаа? Өө тэг. Ээжийнхээ үр дээр сууч. Тэгээ хоёлаа яриа. За. Яг үн тэгээ ээжтэйгээ гоё. Би гоё. Үгүй. Одоо ингээд зуяа. Багш нь харж байгаа. Багш нь харж байгаа. Тий, багш нь харж байгаа. Анаа нь харж байгаа. Агаа нь харж байгаа. Бүгд харж байгаа. Тий, аав нь харж байгаа. Дүү нь харж байгаа. Би томоотой биш. Ингээ би тас ингээ би бэнгэт бэси хувэла. Ямар ус боллоо? Тийм баяраа. За. Үсгэлийн баяр. Үсгэлийн баяр болсон үү те? Сэбэра.
За чи ямар үсэг болсон гинэ? Е үсэг болсон юм уу? Яа би бэн. За Е үсэг би байна гэсэн юм уу те? Одоо би аадагдуулъя. За. Аавтайгаа дуудуулна гинэ. За ямар дуу аавда дуудуулж өгөх юм уу? Kasi даваад. За. За. Гүн даваа. Тэгэхээр чи давхгүйгээр яач Чөөрөд та. болчих. За. Яаж дуулдгийг? Үгүй энэ Битэх давхгүй. ордорой. Битээ ордорой. Тэгээд Ата би хата на истэ би хата на атхтас хата на хата би удаа би хата на истэ би хата на атхтас хата на этапи. За баярлалаа. Баяр хүргэе. Ээжтэй хайртай аавтай хайртай дүүтэй хайртай өөртөө хайртай гэдэм биш те. Ата би аадагдуулсан. За баярлалаа. Одоо ээж нэг яриадахыг заяа. За. Чи томоос. Тэгээд гоё өөрхийн чадварын тухай ярина. Сургуульд бол яг насанд орсон биш Насандаа үү? орсон, За. тий. Ер нь ангидаа ямар хуу байх юм? Багш нь ер нь юу гэж яах юм? Ер нь яг уу Гинг бүр тийм юу Микрофон нэг дуугаа. хийжин надаа. хийж яриад. Тэ, ээж нь ярьж тэ. Минийхэн тэндээ очиж суугаад. Тий, чи энийгээр заал үзэлтэй. хөл ингээд л ч ингээд том. За одоо ээж нь ярих тэ. Ангидаа бол одоо яг бид дээр их шиг долоогоо бол одоо уншичаад бичгтэр бол нэг жоохон нөгөө давхарлаад ингээд бичээд явж байгаа. Их шиг долоогоо бол хараад бол уншиж байгаа. Нэгээс 10-ын тоог бол нэрлээд уншиж байгаа мэдж байгаа. Тий юм ээ тэ. Тэгээд Өнгө болохоор яах вэ? өнгө болохоор бас зарим өнгөө мэдэн зарим өнгөө ялах. Өөдөлтөд бас болж л шүү дээ. Ер нь хэдэн өнгө мэдвүү? Шар өнгө 3-4 Шүүсэн. За болж шүү дээ. Болж байна. 3-4 өнгө Би мэднэ. эндээс гоёвтя. За тий. Тэгэл Тэн дээр нэг гоё юм үзүүлэх шүү. За тэгээд Би яг гоёвтя. зөрүүд нь хөдлөх юм бол хийхгүйгээ дэвтрээ Дараа хийчихв. дараа гэвчнэ гэж байна. Тэгээ багш нь гомдлоо гэхээр за зуучлаарай. Түй багш нь гомдчихгүй тий. Тий. Багшаа гомдож болох уу? Тий. Болохгүй. Багш нь хин гэдэг. Нэрийг хин гэдэг багш нь нэрийг. Багшаа ээжин. Ээжин. Алтан туяа гэж. Алтан туяаш багш нь. Багшаа хонд вэ? Багшаа л Аав нь хин гэдэг. Бабэг. Бэг гэдэг юм уу? ээж нь нэмлээ. Баярмаа. Ээж нь баярмаа. Дүү. Дүүгийн Дадас. Мига. лавдар. Анагийн Анагийн хин гэсэн. Анэ. мига. Михан. Мягмар сүрэн тий. Аага нэмлээ. Батгуудад. Батторж. Баттарч юм уу? Бас болж байна. Батгуудад. Бас болж байна. Сая цирк үзсэн үү? Юусан. За, цирк гоё юм уу? Гой. Юу нь гоё байсан? Бас заавал. Яг юу нь гоё байсан? Цирк Ой сама. гоё байсан юм уу? За. Өөрөө үлээ. Баал утсан. За, бар үзсэн. Бити их наагаараа хүмүүний чихвдээ шүү. Тий. За, бар үзсэн байд. Өөр ямар амтан байлаа? Андам. Адам. Бүжгэлсээр яж байгаа л. Тий. Аянд нь Аянд нь бүжиглээ. бүжгэлсээр яж Чи байгаа. гоё бүжиглэх дуртай шүү дээ, тий? Ингээд туслаа. Тий. Ингээд туслаа. За. Харж байна. За, энийг дуусгахлаар гоё ая тавь заа ёо. Тий. Айгуу хөдөлгөөнт шүү. Хөдөлгөөнтэй юм байна. Тий. Зүгээр шүү дээ яах вэ? Хөдөлгөөнтэй хүүхдээ чинь толгоон сайн ажилт гэж байгаа шүү дээ. Хөдөлгөөнтэй. Тэгээ би сая нэг хэд нэг дүүгийн үлдээсэн ч тэгчих. Йоо та бид 3-4-лээ хараа салахгүй байлаа. Намаа мөрөсөн. За, одоо энэ дараа үзье заа ёо. Одоо дууслаа. Одоо чи тэнд сууж агаад за наахаараа нэг нүдэ бочих. Нүдэ нэг бочих тэнд сууж агаад. За тэр нь бол хоббинтэй да. За цуугаад нүдэ бочих. Нүдэ бочих заа ёо. За, тэнд сууж агаад нэг нүдэ бочих. Чимээгүй сууж агаад. Чимээгүй бочих. Одоо харин За яг хөө чи наадахаараа л бочих. Ер нь одоо ямар юу байна? Хүүхдээ ер нь ямар мэрэгжилтэй, ямар хүн болох юмсан гэсэн
зоригтой ч юм уу одоо бодож явдаг бодол Одоо ерөөсөө би нөгөө бүжгээр нь л явуулъя гэж боддог шүү. бүжгээр. Тий. Бүжгээр явуулъя гэж та сая би дээр нөгөө юуны нөгөө ерөөсөө юунд бол явагсан нодон цэцэрлэгийнхаа юуны бүжгийн дуулан давж айгүй өрхөн бүжиглээд бүр айгүй ерөөсөө ингээ хүмүүсээс хоцордгүй дутхгүй бүр айгүй дунд нь ороод бүр Бүстгэл сайтай байсан. бүстэл сайд. Ер нь хүүхдүүд дагаад хийхдээ ерөөсөө ялгарах юм ерөөсөө байхгүй. Тусгай олимпийн тэд сая бүжгийн уралдаанд орсон уу те? Үгүй ерөөсөө ороогүй. Одоо л харин би тэр нөгөө айгуун багш дээр бүжигт явахгүй сайн нэг бүртгүүлсэн тий. Одоо 8 сарын 20-оос эхэлсэн тий. Тэгээ одоо тэрэн дээр хоёлаа алхасгүй ерөөс явна гэж. Яг үнэ. Тий. Нэгэнт одоо гүйцэтгэл өндөртэй тэгээд бүгдийг сайн ойлгож байгаа юм хүүхд бол тэгээд юу яана л та тий. Тий. Нилээ Тэрүүгээр нь сурч байх. тий явуулж байгаа. Одоо Зарим юуны манай зарим ээжүүд байна л да. Хуваараа бас бүжиг заалгаж байна, бас балет заалгадсан байна. Нилээ хит хитэн бүжгээр ерөн даунтай хүмүүс чинь нөгөө бүжиг их гоё мундаг бүжиглдэг болохоор энэ тэнд хувийн юмнууд бас их явдсан байлаа. Агун багш бол агун багш болохоор дандаа даунтай хүмүүстэй ажиллаж ирсэн болов туршлагатай бас дадлагатай. тэг бид хоёр бас ганц нэг гэрийн ойр орчмын нөгөө нэг юунууд дээр бас очижсэн л дээ. Яг нөгөө ийм хүүхдтэй яаж байгааг болохоор даунтай гэхээр бас яг жоохон би тий бэргээд байна үү те. бэргээл бас яг юу яахгүй яг ажиллаж үзээг болохоор тий яг бас энэ ч бас нөгөө анхаарал. Тэгтээ бас хүүхдүүд дунд ороод ингээд яхад бол яг л хийж бус нааш цаашаа гүүгээд ингээд бол байхгүй. Яг нөгөө хөдгөөн бэлтгэл дөрөөсөө яг л ясан юм бэ тий. Наач цаашаа гүүгээл ингээд анхаарал өөрөө нөгөө аягүй тэрэндээ аягүй дуртай. Ер нь бүжигтэй аягүй дуртай. Тэгвэл ер нь зорилго бол одоо бүжгээр л явуулах зорилготой юм байна шүү дээ тийм тийм үү? зорилго тавьчаалах. Одоо тэгээд тий одоо өсөд томроод ирэхээрээ бас өөрчлөлтөө томоотой болно л доо. Тий тэгээд Яг ирэхээрээ бас багаас нь энэ уян хатан чанарын те алдуулахгүй хөдөлгөөн дасгал хөдөлгөөн тэр багшийн арга барил одоо юу гэдэг те тэр уян налархаа чанарын л алдагдуулахгүй байх нь тэгээд ер нь бол том болохоор бас жоох алдагдах гэдэг тал байдаг нөгөө яс маань хатуураад зарим ч ах уян л байдаг л да янз янзөө тэр тухайн хүүхдийн биеийн онцлог удам одоо гейм бас байгаа тийм. Наа тамата суучих. Хөдөлгөөн. Тийм хөдөлгөөнтэй байна. Дүүтэйгээ айлхэр юу яадаг вэ? Асардаг уу? Одоо жишээлбэл дүүгээ хооллох тийм. Нөө дүү нь одоо яг өөр одоо Ах багт нь ер нь тэр үедээ өөрөө нэг жоох юу байсан болохоор яг бас тэг. яг адилхан хооллуулдаг байсан уу? хооллуулаад ингэдэг байсан. Одоо бол хоол унд бол ерөөс асуудаг. Дүү бол одоо 4 настай гэдэг бол та хамаагүй давмгаал байгаа л та. Ер нь бол тийм. Одоо бас нэг дүүгийнхаа биц сар нэг бүсмүсийг арчиж өгöd байгаа. Өө бас Тий. бас анаал энэ да тий. Тэгээд Өөрхийгөө бол яах вэ? Арчих. Өөрхөг одоо бас Сураал байгаа тий. За. Одоо 0-цээ авчаал ингэж аавнтэй гээл. Яг бид нар заримдаа урдуур нь ороод Хийгээд өчөд байгаа. Тий. Тэрнээс бол одоо нэг бицсхтэр бол тэр дээр л нэг тэр тэрнээс бол хустаар бол одоо хуцаа өмцөө тайлчна. Юм амтлуулээ цүгэндээ хийчин. Багшаагаас хэлсэн юм ирээ хэлнэ. Хэлэх үү? Энэ ном маргааш номнуудаа авцраарай гэсэн мэн. Бүгдийг авцар гэсэн штэ гээл бүгдийн зүгэндээ хийж. Даалгавар өгсөн штэ гээл. Тэгээ даалгавраа хийн тий. Тий. Хоёлын 9 сард бол их итгэвтэйсэн. Тэгээ хоёлын сүлдээ ойлаа вич жоохон сулраад ирсэн тэгээ. Ер нь бол сударч болохгүй. Эдгээр төр бол насан туршдаа судархгүй. Хилийн юу мүү гэж байгаа юу? Хил засал дадлага Хил засалт бол яг нэг хил засалтаар очиж үзсэн. Тэгээ за ер нь би өөрөө бас ингээ яг нэг удаа явуулаад үзсэн. Тэгээ яг бас нэг өөрөө яажлаад ингүүл бас ер нь үгүй мэнэг яг бүр хил заслаар бол яваагүй. Гэхдээ чи цэцэрлэгийн бас цэцэрлэгийн багш юм байна шүү дээ тий. Одоо хэдэн настай хүмүүсийг дааж байна? Одоо сая 3 дунд бүлэг төгсч. Тэгээ дунд бүлгийнхэнтэй дунд бүлэгтэй хамтаа тий. Ер нь бол тэгээ яах вэ? Боломж байдаг бол тий яг цэцэрлэгийн хүмүүстэйгээ хамт ингээд яваал сургуульд явах үедээ яваал өглөө тэгээд нэг
яг нөгөө хичээлүүдийн тий хамт хийлгээд ах бол нөгөө ахлахангийн хүүхдүүд чинь шал өөр байгаа шүү дээ тий. Тэднийг дагаал хийгээд байна шүү дээ бид тий. Яг одоо тэр цэцэрлэг дээр болж байгаа үйл ажиллагааг бол бүгднийг дагаал өглөөдөө хийгээд явж байгаа. Тэгэл өдөр хичээлдээ явчихж байгаа. Өдөр хичээл нь одоо хэдэн цаг орж байна? Яг л 40 минутаар завсрал. Тий, нэгээс ороод 4:30 гээл тарч. Тэгэхэд яс суух уу? Тий. Суугаа суугтаа. Заримдаа эхний нэг хэсэг унтаадсан. Ааха. Ширэн дээр ядраа унтаадсан. Одоо сүүл рүүгээ бас жоохон тасаад гайгүй болоо. 2 дугаар ангид ороод ирэхлээр яг л ясал дагаад явах юм байна л да тий. Тэгээ одоо яг л өөрөө ангид нь суугаад ингэж явахгүй л ер нь бас хоцрогдох. Ер нь бол хоцрогдно. Тэрэн дээр бол бас сэтгэл нэг санааны явдаг. хайхтар гайхчихсан. Тэгтээ их шиг үсгээ мэдчихээн гэдэг чинь бас болж байгаа байхгүй юу? Тэгэл 2 дугаар ангидаа гэвлэгчээ бас нэг 50% таа сурцсан тий. Тэгээд АБ-гээ нэг бас холбогдсон нэг үе юм уу юунуудыг холбоод тэг баг зэргийн тэгээд нүдлээ уншдаг болчвол бас болно л доо. Тэгэл шахах штэ. Ер нь шахчааж л амжилтанд хүрнэ. Шахахгүй ивэм тэртээ тэргүй сурахгүй юм гэж ойлгох юм бол за тэгэл сурахгүй штэ. Ер нь бол одоо ер нь бол ерөөсөө шахчил яг бас намайг илэг барина. Тийм. Ээжүүдийг бол илэг барина штэ. Хийхгүйгээд ерөөсөө тэмдрээр нам хумаа суучаа штэ. Яг одоо ингээ гэрт нь яг хиний үгэнд нь сайн ордгоо. Ер нь бол миний л үг. Гэтэ аавгаа үгэнд бас аавгаа харахаар шил аав надад болохоор бас хол ажиллаж байгаа болохоор бас юу яагаад та. Аавынх нь ирэх хугацаа төгчлөө. Аавгаа харахаар бас өөр болно. Нэг нам оруулдаг орж ирэхдээ яг л үгийн хэлсэнийг биелүүлдэг байх тийм хүн бас нэг гэр бүлд хэрэгтэй байдیں۔ Тий. Би болохоор бас жоохон нөгөө хүй хай гэдэг. Бас ивэр явал бас тэгэхээр бас гүжин. Тий. Хич ирүүлэлгүй чинь тий. Хич ирүүлэлгүй чинь. Бас таг гүжиж. Жоохон зөөлөн илүүл эрхэлнэ. Тэгэл жоохон дундуур сэгээл нөгөө ивэр хэлэхдээ хэлээл. Тий. Ер нь бол аль алийг л үзсэн дээ. Гэхдээ сургуульд явж байхад бол тэгэхээр энэ нэлээ юм сурж байгаа штэ. Өөрөө мэдхгүйгээр одоо харьцуултыг аягүй сайн хийж байгаа те. Ингүүл яг багш ингээд загинтын байна. Ингүүл бас хүүхэд ууралж бас яад юм байна гэдэг нэг ангийн ууртаа хүүхдүүд гайгүй найз нар гэл ингээл нэг найзуудаа бас ялгцсан л байгаа та. Ялгцсан тэр таарсан хүүхдүүд болоо минь найз л гэдэг штэ. Тэгэнтэй идэж чи найз дуртай тий. Айгүй найз минь найз. Одоо цэцэрлэгийнхаа хүүхдүүдтэй бэлтгэл төгссөн хүүхдүүдтэй таарахаараа ч минь найз авч байна. Минь найз гэл нэр альхэр тогтоож байна. Нэр ангийнхаа хүүхдүүдийн нэрийг бол хэлээд байгаа шүү дээ. Тийм үү. Одоо би болохоор нөгөө хүүхдүүдийн сайн мэдэхгүй болохоор тэр энэ тэр цэцэрлэгийнхаа найзуудыг ер нь альхэр мэдж байна. Нэрүүдийн ганц хоёр хүүхдүүдийн нэрийг бол аягүй сайн. Аягүй бас нөө цэцэр бэлтгэл ангитай бас нэг арай нэг тогтноос нэг хүүхдүүдийнхаа нэрийг бол мэдээд байна тий. Энэ золоо нэр тогтохдоо гайгүй болоо гэж бас бодоод байгаа. Хүний нэрийг тэгээд нөгөө найз гэдэг үднээс ингээд сайн тогтооч юм болоо. Бүгдээ л найз болно тий. Тэгээд би бас энэ нэр тогтоох дээр ингүүл их зүгээр санагдаад байт юм аа. Чи тийм үйлдэл хийх юм болов. Одоо аавын талын хамаатнуудыг ингээд нэг хилүүлэн тий. Энд чинь нөгөө айл зочилж байгаа баяраар уулздаг ингээл янз янзын аргаар ингээ чи аавын тал ээжийн тал гэд нэг бас ялгамжтай мэддэг болчиход ах шиг байгаа. Гэхдээ хэлэхгүй бол мэддгүй юм байлээ. Тэгээд аавынхын тал нь аав нь тэр дүүн тэр аав чинь дүүн тэр ах нь тэр эмээн тэр өвөө тэр гэд ингээд нэрүүдийн хэлэхээр айгүй дуртай ингээд сонсоод байдаг баг. Битээр орой унтах болгонтой тийм дасгал хийдэг байсан. Үгүй зүгээр л хууч өөрдөг байсан. Тэр нь дасгал болцсон байсан байгаа байхгүй юу? Ер нь бол тэгэл тэрийг ингэдэг лээ. Тэрний хүүхэд нь хэм блэ? Энэ нь хэм блэ? Энийн хүүхэд нь хэм блэ гэх. Яг ээжийн их чинь бол тэр штэ. Аав чинь бол тэр нь тэр штэ гэдэг. Нилээн хойно аягүй сайн ялгаж сурсан. Эхлээд бол ерөнхийдөө хамаатнууд гэд нэрийг аягүй сайн мэддэг. Тэгээд өөрөө дуртай өөрт нь сайн хүний нэрийг бол хамгийн түрүүлээ тогтоочих. Жохон дургуун нэрийг бол тогтоохгүй штэ бас. Тийм жоохон дургуундээ бол бас нэг яагаад
нэг сайн үндэ бол их яах гээл тэрж байгаа л. Тий одоо нөгөө лефт ньютон таарсан хүмүүсийг зарим нь тэврийг гээл ингэдэг нэг ах нь одоо энэ тэнд явж байгаа энэ хүн тэврэх юм боловлмаар байна гэх. Ах нь тэгж. Тэгээс зөв. Одоо танихгүй нэг ингэж болохгүй нэг танихгүй хүн дээр өөрөөсөө очиод ингэж болохгүй гэсэн. Одоо харин лефт ньютон таарсан нэг энэ танихгүй те гэдэг болчихлоо. Өө за. Тий. Ер нь манай нэвтрүүлгийн маань цаг бас ингээд өндөрлөгт өгч байна. За нэг мэдсэн битэр чи ямар хурдан юм бэ те. Ярьж амжааг байтал нэвтрүүлгийн цаг маань болчлаа. Өөрөө ингээд бодож байгаа би ер нь яг ингээд нэвтрүүлэгт орохлоор нэг тиймэрхүү юм хэлээ даа гэж бодож исэн юм юу байна. Одоо залуу эцэг өхөд залуу гэдэг хам байхгүй ер нь зүгээр ээж аавуудад сонсдог штэ. Нөгөө юун дээр бас яа бэлтчихэд ирсэн мэсэ мас. Яг одоо даунтай хүүхдүүдийн хувьд бол бас нийгэмд л жоохон одоо бүр нэг тэгш хамруулахыг бүр л сайжруулал тий. Одоо бас нэг үе явах юм бол ерөнхийдөө жоохон гайгүй байх тий. Автобуснд явж байгаар бас хүмүүс ингээ хараад л байдаг байхгүй. Тэнгүүд өөдөөс нь яаваа гэж тэгчдэг. Энэ нэлээ уртаа өгтэй тий ярьж байгааг нь. Яаваа яасан энэ намайг хараад байна гэдэг өрөдөгдөг байхгүй юу? Эдгээр харин яг тийм мэдрэмж аюу мэдрэмж. Намайг хараад байна. Тэгээ өөдөөс нь хараад байгаа үнийг өөдөөс нь яаваа гэдэг чинь нөгөө ичэн штэ. Ичээ бураарчж байгаа байхгүй. Энд өөрөө бол тэгдэг. Тэгээ гоё арга юм шиг. Тий, гоё ганган хүн байх юм бол хүүрхийн чи хүүрхийн юм аа гэл. Тэгээд явчихдээ штэ. Гэтэ яг бидний хүүхдүүд яг бусад хүүхдээс бол өөр биш. Баг зэрэг ялгаатай тий. Ялгаатай хүүхдүүдийг л одоо энэ тэгш хамруулж ялгаатай гэдэг утгаар нь биш. Ичлхэн хүн хүүхэд гэдгээр нь л бас авч үзэж бас нийгэмд хандаж байвал тий. Зүйтэй. Яг тэр л ерөөсөө юу байгаа байхгүй. Яг бидний бусдаас бол дутуу биш харин өөрийн онцлогтой тэр боломжтой байвал энэ хүүхдүүдийг хөгжүүлээ явах юм бол онцлогоор ингээ хөгжүүлээ явах юм бол аюу сайн яах юм бэ гэдгийг бол ойлгочод байгаа шүү дээ. Тий. Тэгээ даавны тохож бич аюух тэгэл нөгөө анх сонсол судалгаа юу хийгээл. Тэгээд гадаадд байдаг нэг юу уугна хэмлээ. Тэрнтэй холбогдоод тэгжээд бас нэг одоо юуг нь марчтай бас нэг гадаад хулан гэлшээ. Баясаг утгах юм лээ. Тий. Нэг охинтой тэр дээр нөгөө ийм групп байдаг юм аа гэд. За. Тий. Тэр намгийн групп нэмээд ингэ оруулж очсон тий. За. Тэгэл ер нь энэс ч аяух мэдээлэл юу аав штт. Даавныхаа 46 нэмэх нэг. Тий, 46 нэмэх нэг. Тэгэл одоо бас аяух хүүхдүүд нэмэгдээл хармаас сэтгэл зовжлох. Тий. Аяух нэмэгдэж जैन тий. Одоо энийг ч гэсэн аяух сайн уншилж бас эрт онцлогоо байна уу да. Тий. Нэг бас эрт онцлогоо жоохон дутуу тэгээд энэ ч одоо бас зарим нь аягүй хүн төрж जैन тий. Тий. Одоо бас манай хүүхдүүд бол харьцангуй хөнгөн байгаа гэсэн бас аягүй. Би тэр нэг бүр багада нэг юм дээр очижсэн. Кофе шоп дээр. Тэгээд 2 настай байлуу да. Нэг очижсэн. Тэгээд нөгөө өөрөө хараад бас ийм ингэж юм ингээс зарим хүүхдээ хараад гэж. Тэрнээс тэгээ за яах ер нь тийш тийм үйл ажиллагаан дээр ер нь очоогүй. За баярлалаа. Бас яг нөгөө хэлий гэж бодож явсан бас зүйлээ хэллээ тийм үү. Хичнээн бид нар манай хүүхдүүд харах царайнаасаа ялгаатай оюун ухаан бас жоохон хоцрогдолтой юмыг сул ойлгодог юм шиг харагдаж байгаа боловч цаанаа бол маш сайн ойлгож маш сайн мэдэрдэг маш нарийн торгон мэдрэмжтэй дуу хөгжим дуртай ийм хүүхдүүд байдгаа тий. Иймээс манай хүүхдүүдийн онцлогийг ингээ харж ойлгож хүндэлж харьцаж явах юм бол бид нэр маш их баярлнаа. Төр засгаас ч гэсэн манай хүүхдүүдийг сайхан дэмжээд өгөөрэй гэсэн юм. Тий. Даавны хам шинжтэй хүүхдүүд бол бидэнд амьдралын хамгийн энгийн хэрний хамгийн үнцэнтэй зүйлсийг бас мэдрүүлээд байгаа. Тий өгдөг. Бас аюу хүн хайрладаг тий бас аюу ингээд нэр тэгэхээр тэдний тэр өөрчлөх биш ойлгож хүлээн зөвшөөрч бүгдээрээ хамтдаа л энэ нийгэмд бас бие авч явах юун дээр нь
тусалж Тусалж дэмжээ. Тий. Тэгж л өгвөл одоо болох гэдэг юм да. За баярлалаа. Баярлалаа. Аха. За урилгыг минь хүлээж аваад хүрэлцэн цаг заваа зарцуулаад хүрэлцэн огтныхаа дагуулад хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа. Таны ажилд ч гэсэн ажил төсөө. За өнөөдрийн манай нэвтрүүлэг үгээр өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл түр баяртай. За нүүд Энгэртээ нааж элгэндэн тэврэх гэж эжим нь намайг төрүүлээ бизээ. Энгэртээ наа элгэндэн тэвэр эрхлүүлэх үгэ. Эрхлий хөөчнө. Эцэг эхийн сэтгэлд үргэлж энгэртээ өсгөх нэг хүүхэд байдаг. Бусдаасаа илүү санаа тавиулж, үргэлж бодолд уяатай байх эрдэнэ болсон үрээ хайрлах тэдний хайр бол жинхэнэ гайхамшиг. Энгэрт зүйлдтэй эрдэнэ нэвтрүүлэг эхэлж байна.